Коронавирусын амьдрах хугацааг Америкийн эрдэмтэд туршиж үзээд агаарт 24 цаг, хуунцар юм уу ган гадарга дээр бол 3 хоног хүртэл хугацаанд, харин зис гадарга дээр ердөө 4 цаг хүртэл хугацаанд л амьд байх боломжтой гэж дүгнсэн байна. Зис бол микроорганизмыг устгадаг гэдгийг хүндрэлтэн бүр эрт дээр үеэс хойш мэдэж байжээ. Үүний бүрэн шинжлэх ухааны тайлбар байхгүй, таамгаар бол зисийн эерэг цэнэгтэй ионгууд микроорганизмын бүрхүүл дээрх электроныг өөртөө татаад бүрхүүлийн устгах замаар үгүй хийдгээ гэж дүгнсэн байна. За монголчууд зис аяга, данх, домб, шанаг гэх мэтлийн юм эдлэлийг бол эртнээс нааш хэрэгжилж ирсэн. Тэгэхээр уламжлал гэдэг бол хоосон зүйл байдаггүй, өвд уламжилж ирсэн ардын мэдлэг байдгаа гэдгийн жишээг л бид эндээс харж болж байгаа. Энэ зисийн ариутгадаг шин чанарыг ашиглаад олон улсад бас сантехникийн сугам хоолой, эмнэлгийн тоног төхөөрөмжүүд, бариул хэрэгсэл, тэгээ хаалганы бариул гэх мэтчлэн ингээд хэрэгэлдэг. Гэхдээ материал нь өөрөө үнэтэй учраас төдийлөн өргөн хэмжээнд бол хэрэгэлдэггүй. Зисийн үндсэн хэрэглээ нь цахилгаан тоног төхөөрөмжүүд. Цахилгаан дамжуулах утас, цахилгаан моторын оромог, за тэгэл гэр ахуйн хэрэгсэл цахилгаан машинаас өсвөлээд бүгд зис хэрэгэлдэг. Гэтэл коронавирусээс болоод эдийн засаг саарад хүмүүсийн худалдан авалт багасчихаар нөгөө зисийн хэрэглээ буурч байна. Зисийн хэрэглээ буурахаар зисийн үн бас буурна. Зисийн үн буурахаар энэ бүтээгдэхүүн маань Монголын гаднаас орлого олж ирдэг үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг учраас манай төсөв бас хүндэрнэ гэсэн үг. Төсөв хүндрэхээр яадгийн гэхээр элдв янзын хөшөө дурсгал барих, тэнгэрийн замууд барих. За тэгээд тэр аймгийн төвийн үүдэнд байдгийн том үнэтэй хаалганууд барих зэрэг зардлаа танаад цалинд итгэврээр өгч чадах гол нь анхаарах хэрэгтэй болж ах шиг байна. Нэг магадгүй давуу тал юу гэж болох вэ гэхээр коронавирусээс болоод нөгөө зисийн ариутгадаг чанарыг олон улсад буцаад анхаарч эхлэх юм бол манай энэ бүтээгдэхүүн маань зах зээл нь бас нэмэгдээд эрэлт үнэ явандаа өсөхийг үгүйсэхгүй. Үүний тулд магадгүй бид нар маркетинг сурталчилгаа хийх хэрэгтэй байна.